За сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ 7 оны мэндийг хүргэе. Намайг Номин гэдэг энэхүү сугаар англи хэлний хичээлийг гүн төлбөргүйгээр 7 хоног бүр оруулж заадаг байгаа юм а. Хэрвээ та англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхийг хүсэх юм бол миний сувагт subscribe хийгээрэй. За ингээд өнөөдрийнхөө хичээлээр би та бүхэндээ англи хэл сурахад хэрэгтэй дадлуудын талаар ярилцахыг хүслээ. За энэхүү хичээл маань хүмүүсийн асуултан дээр суурилж хийсэн хичээл байгаа. За хүмүүс ихэвчлэн надаас би яг сурахгүй байна. Би яг яавал сурах вэ? Би ингээд жоох өвдөж байгаад орхичоод байна. Би одоо яах ёстой вэ гэсэн асуултуудыг ихэвчлэн асуудаг. Ер нь ямар нэгэн зүйлийг сурах гэж хүсэх юм бол дадал болгох ёстой байдаг тийм ээ. Нэг удаа хийгээд ямар ч зүйлийг сурахад бол хэцүү. Тийм болохоор та бүхэн тууштайгаар өдөр бүр хийснээрээ өөрийнхөө хүссэн зорилгот хүрэх боломжтой юм аа. За тэгэхээр би өнөөдрийнхөө хичээл дээр англи хэл сурахыг зорж байгаа хүн бүхэндээ зориулаад 8 дадал ямар 8 дадал өөртөө өдөр бүрийнхаа хийж байгаа зүйлд багтааж шингээж үзэх юм бол англи хэлийг одоо хаяггүйгээр сурах боломжтой юм бэ гэдгийг хэлье гэж зорилоо. За ингээд хичээлдээ орцгоё. За ихэвчлэн бидний амьдралд юм шинээр сурахад цаад болдог зүйл бол маш завгүй амьдралын хэмнэл байгаа тийм ээ. Бид нэр яг ингээд өөрсдийнхөө хийсээр байгаа дадсан яг л нөгөө өдрөө өнгөрдөг зарчмаараа хийдэг зүйлээ хийсээр байгаад айгүй хурдан өдрөд өнгөрөөд байдаг учраас бид нэр англи хэлээ төдийлөн сайн сурах зав гаргаж чаддаггүй. Тэрэн дээр миний өгөх зөвлөгөө гэх юм бол өглөө эрт бас. За та бусдаг цагаас магадгүй нэгэн цагаар өмнө босоод хичээлээ хийх юм бол танд зайлшгүй цаг гарах л ёстой. За та хэдэн цагаас унтсан ч хамаагүй тийм ээ. За би 7 цагаас босдог бол сэрүүлгээ 6 гэж тавьчих. 8 цагаас босдог бол өглөө 7 гэж сэрүүлгээ тавьчих тийм ээ. Нэг цагийг англи хэлнийхээ хичээлд зориулсан байхад бол та нэг жилийн дотор хангалттай их мэдээллийг, хангалттай их мэдлэгийг суралцсан байх болно. За хамгийн ихний өгөх тип өглөөр тусах. За дараагийн маань tip number 2 буюу 2 дахь өгөх зөвлөгөө гэх юм бол урьдчилаад хичээлийнхаа төлөвлөгөөг гаргах. За магадгүй нэг тогтсон өдөр сонгоё тийм ээ. Ажил хичээл арай багтаа байдаг нэг өдрөө альсгүй бол нэг цагаар болсон нэг цагаар эрт болсон нэг өдрөө. За би нэгд өдөр, хоёр дахь өдөр, гурав дахь өдөр, дөрөв дахь өдөр, тав дахь өдөр хагас өдөр энэний хичээлүүдийг хийнэ гэд төлөвлөсөн байх юм бол та бүхэн маань юу хийх вэ гэж бодож цагаа өрөхгүй байх нь шүү дээ тийм ээ. Нэг өдрийг бүр ингээд бүтэн цагийг төлөвлөгөөндөө зарцуулчих л та. Тэгэх юм бол та бүхэн маань 2 дугаас бүтсэн өдрийг дуустал юу хийхээ мэдэж байгаа учраас босоод шууд тэрэн лугаа орно гэсэн үг байгаа юм шүү за. За яаж төлөвлөгөө гаргах вэ гэдгийг жишээлх юм бол ингэж гаргаж болно. За би нэгд өдөр 10 үг чийжлэнэ. Хоёр дахь өдөр би цээжилсэн 10 үг дээрээ өгүүлбэр зохиогоод тэрхүү өгүүлбэр зохиогоод бичгийн чадвараа сайжруулна. За 3 дахь өдөр би текст уншина. Текст уншихдаа би энэхүү текстүүдийг уншнаа гэд нөгөө төлөвлөгөөнд оруулсан байна гэсэн. Уншихгүй ч гэсэндээ зүгээр л текстүүдээ олоод бэлдээ тавьчихна гэсэн юм байна. За 4 дахь өдөр би уншсан текстээрээ альсгүй бол бичсэн өгүүлбэрээрээ тийм ээ. Тэгээ цээжилсэн үгөө оруулаад бичсэн өгүүлбэрээрээ ярилцлага хийнэ. Тийм болохоор би 4 дахь өдрийг ярианда зарцуулчих. Тэгээд 5 дахь өдөр бол миний хамгийн дуртай өдөр яагаад гэх юм бол би хүссэн сэдвүүрээ зүгээр л юм сонсдог. Би мэдээ сонсдог. Альсгүй бол зүгээр бичлэг үзэж английнхаа бэлгийг сайжруулдаг дуртай сэдвэрээ. Тэгэхээр тэний магадгүй 5 дахь өдрөөс өглөөнөөс эхлээд оройг болтол тэний 5 дахь өдөр чинь маш гайхалтай сайхан тийм хялбар өнгөрөх боломжтой тийм ээ. Тэрнээсээ болоод за speaking-ийн өдөр хурдан ирээсээ reading-ийн өдөр болох чинь за яах вэ би чаднаа гэдэг ч юм уу тийм ээ. Ямар нэг ингээд тийм төлөвлөгөө гаргаад тэрнийхээ төлөө ингээд өдөр болгон хийгээд ах юм бол таны англи хэл чинь баталгаатай сайжрах юм байгаа шүү за. За магадгүй та өглөө эрт босохдоо арай нэг хэцүү хүндийг нь хийчээд бүх одоо ингээд listening-ийнхаа чадваруудыг оройн хийж болно шүү дээ хэрвээ танд цаг гарч байгаа бол 30 минут ч хамаагүй тийм ээ 6:30-аас гэртээ ирээд нэг 7 хүртэл хичээлээд ч юм аасгүй бол 7-оос эхлүүлээд 7:30 хүртэл ингээд за хүүхдүүдээ намайг тайван байлж байгаа ээж нь тийшээ ороод хичээлээ гэх аав нь тийшээ ороод хичээлээ гэх ясгүй бол ажлаа тараад кофе шопны 30 минут илүү суудаг ч юм уу тийм ээ гэхдээ тэр нь өдөр болгон биш нэгт 3 дахь 5 дахьад байдаг ч юм уу тийм ээ тиймэрхүү байдлаар бас зохицуулж болно.
таны 30 минут бид кофе шопоор хичээлээ хийгээд яа гэх чинь бол үгүй ээ английнхаа мэдлэг бити дээршлүүл бити сур гэж бол хинч хэлэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Tip number 2 буюу 2 дугаар зүйл дээр хэлэх зүйл гэх юм бол хэцүү ингээд нэгэн цагийн дотор үзэх боломжгүй зүйлүүдийг тэр пландаа оруулаад планасаа хоцрол сэтгэл санаагаар хямраад байж болохгүй шүү. За өгч ажиллах хэд 7 хоногт нэг 20 үгээс доош байгаа тийм ээ. Айсгүй бол за би энэ нэг өдрийг би үг цэжлэхтэй зарцуулж байгаа юм чи магадгүй нэг 10 үг гэдэг ч юм уу. Гэх байдлаар өөртөө бас одоо боломжтой байдлаар төлөвлөгөө гаргуул зүгээр байгаа юм шүү. За би дараагийн хичээл дээр яаж төлөвлөгөө гаргах вэ? Яаж зорилго тавих вэ гэдэг дээр бас зөвлөгөө өгж үзэж байгаа. Тийм болохоор та энэ хичээлийг үзчихэд магадгүй дараа 7 хоногт гарах хичээлийг бас үзээрэй гэж хэлмээр байна. Дараагийн миний хэлэх зөвлөгөө буюу tip number 3 бол англи хэл дээр одоо амандаа толгоон дотроо үргэлж бодох, ярих гэсэн үг байна. За юу ярих юм бэ гэж бодож иж магадгүй тийм ээ хамгийн ихний асуулт. Тэгэхээр зүгээр л би одоо 0 орох чинь, би одоо өглөөний цагаа уух чинь, I'm going to have a breakfast now. For breakfast we made eggs and toasted bread гэдэг ч юм уу тийм ээ. За эсвэл бол I want to make some tea for myself. Би цагаа би нэг жоохон цай уумаар байна гэд бодлоо та тэгэнгүүт let me go and grab some tea гэдэг ч юм уу тийм ээ. Дотроо ингээд бодоод явчихна гэсэн. За хүүхдүүдтэйгээ тоглоё гэж хүсэх юм бол let's play with my children гэдэг ч юм уу те дотроо ингээд тэр болгоныг хилээд явчихна гэсэн үг байна. За магадгүй бүр муугаар орлоо гэхэд нэг хүний талаар танд эвгүй бодол төрнө шүү дээ. Ингээд тэрнийг англиар хэлж туршиж үзэх хэрэгтэй гэсэн үг байна. Why this person is acting strangely? Why is he not talking to me гэдэг ч юм уу тийм ээ. Яагаад энэ хүн надтай ярихгүй юм бэ? What have I done wrong гэдэг ч юм уу тийм. Би юу энэ болохгүй хийчихсэн бол доо тийм ээ. Аскол бол ажил дээрээ хоцрох юм бол oh shit I'm 5 minutes late гих мэтлэнгээр ингээд толгой дотор өөртөөгөө ингээд яриад би англи тахтай их тэгдэг байсан. Яг л ингээл өөрийнхөө хийх жаамнуудыг англи дээр айгу сонирн бодоо. Тэр маань л дадал болсон байт юм билээ. Тэгээд англи хэлийг ингээд чирч чачраад өөртөө илүү ойрхон болгож ийн л гэсэн үг байгаа юм л да. Тэр дадлыг та өөрийнхөө амьдралд хэвшүүлснээр. Дөрөвдүгээр зөвлөгөө гэх юм бол бид нэр хамгийн энгийн дүрмүүдийг хамгийн түрүүнд сурах хэрэгтэй тийм ээ. Тэрэн дээр фокуслж хамгийн энгийн дүрмүүдийг суръя. За энгийн дүрм гэж ямар дүрмүүд хэлж байгаа юм бэ гэхээр subject and verb agreement. Энэ бол англи хэлний алтан дүрм байгаа тийм ээ. Subject буюу эзэн бий, verb буюу үйл үг тэрхүү хоёр маань хоорондоо зогчиж байх ёстой. Мөн бүх өгүүлбэр дээр энэхүү хоёр маань заавал байх ёстой тийм ээ. За тэгээ verb маань to be-ийн form байгаа, ask бол бусад гэсэн хоёр ангилалтай байд. Энэхүү хичээлүүдийг би өөр дэвтний хичээлүүд дээр үзсэн учраас та бүхэн маань эргэж ороод миний ингээд англи хэлний хичээлийг бүр ингээд ухаал үзээд байгаарай за. За магадгүй та энэхүү одоо 100-аад хичээл байгаа учраас энэхүү хичээлүүдээр эхний ээлжинд план гаргахдаа тэр хичээлүүдийг ингэж үзээд тэрэн дээр заасан юмыг сурнаа гэд өдөр бүрээр нь тавьсан ч болно шүү дээ. За subject and verb agreement-ийг болохоор заасан байгаа. Тэгээд нөгөө нэг одоо цагуудыг бас сурах хэрэгтэй. За тэгтээ бид нэр present simple, past simple, future simple гэж simple цагуудыг сурчлаа тийм ээ. Тэнгүү цаашаага за continuous цагийг үзье. За perfect цагийг үзье. Тэгээд араас нь дахиад could, would, conditionals тийм. Тэгээд article-ууд. Тэгээд preposition-ууд. Эднийг ингээд дараалаад үзээд явуучих хэрэгтэй гэсэн юм. Тэрнээс биш яг basic буюу үндсэн мэдлэгэн дээр гацаж болохгүй. Аль болох цаашаага яваарай гэж хэлмээр байгаа юм шүү. За жишээлх юм бол өөртөөгөө ярьдаг шиг тийм ээ. I'm going to have a lunch now гэл ингэ тэгжсэн бол тэрний арай өөрчлөөд бүгд ашиглая. What would I get for lunch? What would I get for lunch? What if I order my lunch instead of going out? Гэдэг ч юм уу. Өгүүлбэрийн бүтцийг арай нэг өөр болгоход ингэж хэлвэл зүг болов гэд арай нэг өөрийгөө чаленж хийгээд дээшлэрэй гэж хэлхийг хүсэж байгаа юм аа. Миний өгөх tip number 5 буюу дараагийн зөвлөгөө бол орчуулга хийх. За магадгүй та өөрийнхөө
одоо 7 өдрийн төлөвлөгөөгөө 3 сардаа ч юм уу нэг сараар ингээд өөрчлөлт явах боломжтой. Эхний сардаа та магадгүй орчуулгыг хоошин тавьсан байсан бол 3 юм уу 4-р сараас эхлүүлээд орчуулгыг оруулж ирээрэй гэж хэлмээр байна. За багахан мэдээллийг та чадхынхаа хэмжээгээр орчуулад яваад байх юм бол таны орчуулгыг чинь бас чадвар зэрэг сайжрах боломжтой гэсэн үг юм шүү. Тэрнээс шинийг хайж болохгүй шүү гэж хэлгээд байна. За хэрвээ таны ажил дээр орчуулга орж ирдэг байх юм бол сайн байна. Тэр орчуулга чинь бас таны хувьд дадлага туршлага болж байгаа. Хэрвээ тийм цаг байхгүй байх юм бол өөрөө цаг гаргаад хөөрхөн юм мэдээлэл олж аваа. За энийг би нэг орчуулад үзье тийм ээ. Зөвхөн эхлээд англиас монгол руу орчуулж исэн бол монголоос англи руу дараа нь орчуулад үзээрэй гэж хэлж байгаа. Тэгээд та дараа нь магадгүй алдаатай орчуулж ирснийгаа бол дараа нь 5-6 сарын дараа англи хэлийг чинь мэдлэг сайжирснаар эргээд харахад та ямар их хөгжиж ямар их юм сураа вэ гэдгийг бас анзаарч харьцуулж харах боломжтой гэдэг дэвтэр дээр цаасан дээр үлдсэн мэдээлэл болгон чинь таны түүх болоод үлдчихэж байгаа учраас дараа нь харахад бол маш сайхан байдаг гэж бас өөрийнхөө мэдэрсэн зүйлийг хэлмээр байна. Дараагийн зөвлөгөө гэх юм бол за аль болох англи хэл дээр маш олон төрлийн мэдээллүүдийг уншиж байх тийм ээ. За бид нэр Go News-ийн мэн гих мэтчлэнгээр монгол хэл дээрх мэдээллүүдийг бол ерөнхийдөө өдөр тутамдаа алдахгүй уншихыг хичээд бай тийм ээ. Ямар нэг нэвтрүүлгээс ч юм уу олж аваад нэг тийм Facebook-ээс ч хамаагүй тий олж аваад за ядчил коронавирус хит гарсан байна. За яасан бэ өнөөдөр нөгөө одоо улсын хурлч одоо яасан бэ гэдэг мэдээллүүдийг бол бид нэр хүн болгон бол авах гэж зорддог. Тэрнийг магадгүй англи хэл рүү сольчихл гэж хэлгээд байгаа юм л да. Өөртөө тэртээ түг авж байгаа мэдээллээ англи хэл дээр л авчих гэсэн. Тэгэх юм бол таны анзаарах нэг зүйл чи юу вэ гэхээр англи хэл дээр бүр ямар их мэдээлэл байдаг юм бэ тийм ээ. Энэ дэлхийн дахинд чи ямар олон зүйл болж идэг юм бэ? Би яагаад энийг өөрт нь анзаардгүй байсан болоо гэмээр тийм их мэдээлэлүүд бол олддог. За яг хаанаас харах юм бэ гэх юм бол би өөрийнхөө хардаг тийм вебсайтыг бас доор description box дээр тавьчих. Та бүхэн хүсэх юм бол тэндээс харж болно. Алсгүй бол зүгээр л дуртай сэдвэрээ өөрийнхөө дуртай мэдээллийн сайтуудаас бас орж үзэж болно шүү дээ. Одоо бол аппликейшнүүд зөндөө байдаг болчихсон. Англи хэлээр байгаа аппликейшн татаад тэрнийг уншаад байх л гэсэн үг байна. Дараагийн буюу 7 дугаар зөвлөгөө гэх юм бол бас миний хэрэгжүүлдэг зүйл байгаа. Энэ юу вэ гэхээр төлбөртэй одоо тийм хичээл үзэх. Энэ нэрлэлээр яг ямар хичээл юм бэ гэхээр зөвхөн англи хэлний хичээл биш зүгээр л өөрийнхөө хөгжүүлэх зорилгоор хичээл авч тэгээ тэрнийг мөнгөний төлчихсөн учраас тэр чинь хүн цаг гаргал үзэл байдаг юм байл л дээ. За миний хувьд бол мастер классыг үздэг. Мастер класс төр бол бүр маш олон төрлийн амжилтаа яваа хүмүүсийн одоо амжилтаасаа хуваалцж байгаа одоо тэр сайхан хичээлүүдийг бол оруулсан байдаг. Тэгээд мастер классын төлбөр болохоор арай жоохон үнэтэй. Хэрвээ та хүсэх юм бол мастер класс бүртгүүлээд subscription хийгээрэй. Хэрвээ мастер класс арай үнэтэй байна гэж үзэж байгаа бол яг мастер класстай адилхан Skillshare гэсэн тийм юу байдаг. Skillshare гэсэн яг адилхан тийм платформ байдаг. Тэр нь юу вэ гэхээр мастер классаас ялгаатай нь гэх юм бол мастер класс дээр арай алтартай хүмүүс байдаг тийм. За жишээлх юм бол дууны хичээл зааж байгаа нь перформансийн талаар Ашер заадаг ч юм уу, эсвэл Кристина Агуилера заадаг ч юм уу. За бүр ингээд саяхан хүртэл нөгөө нэг Хиллари Клинтон, Билл Клинтон хоёр хүртэл орчсон байсан тийм ээ. За тэгэл маш алдартай одоо ингээд award winning дэлхийд даяар ингээд нэрээ цуурайтуулсан хүмүүс хичээл заадаг байх юм бол энэ мастер Skillshare болохоор яг адилхан хэмжээний мэдээллийг өгдөг. Гэхдээ тэр нь болохоор арай жоохон тийм бага нэрд гарсан хүмүүний бага хүмүүсийн мэддэг. Гэхдээ адилхан бас хийж байгаа зүйлээ сайн хийдэг хүмүүс байдаг. Маш олон төрлийн хичээл байдаг тэрэн дээр. Тэгэхээр та бүхэн маань эдгээр цугуудад бас subscribe хийгээд мөнгөний төлөөд тэгээд мөнгөний төлчс учраас үзээд л байдаг юм байл. Тэ би бол аль болох их үсхийг хичээдэг. Тэгээд миний одоо ингээд нийлгийн цар хүрээг гоё нэмээд юм сурж байгаа гэдэгтэй айгуу гоё урамшаад тэгээд их сайхан байдаг. Тэгээд тийм болохоор би та бүхнийгээ ч гэсэндээ бас үзээд алдаасай try хийгээсэй гэж хүсэж байгаа учраас
хэлж байгаа юм шүү. Тэгээд мастер класс болон Skillshare-ийн линкийг нь би description box дээр share хийчихье. Тэгээд бас нэг юм хэлжээ. Мөнгө төлмөөргүй байна. Юу ч мөнгө байхгүй гэж байгаа бол YouTube дээр TED Talk үзээрэй. TED Talk дээр нөгөө нэг бас яг өөрийнхөө хийж байгаа зүйлээр амжилт гаргасан хүмүүсийн яриаг бас сонсогддог байгаа тийм ээ. Үнгэн төлбөргүй сонсдог байгаа. Тийм болохоор бүр болохгүй бол та TED Talk-ыг үзээрэй гэж хэлмээр байна. За хамгийн сүүлийн tip number 8 буюу 8 дахь зөвлөгөө гэх юм бол номтой хамт англи хэлний хичээлийг үзээрэй гэж хэлмээр байгаа маа. За миний төлбөртэй хичээл рүү орж утсан ч болно, төлбөргүй хичээл рүү орж утсан ч болно. Төлбөргүй хичээл нь болохоор яг одоо танд хүрч байгаа YouTube channel дээр хүрж байгаа бараг 100-аад хичээл байгаа. Тэгээ энийг ингээд ухаад ингээд плейлист руу ороод үзэх юм бол бүр маш хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн байдаг. Нэг ч хэрэггүй хичээл ахгүй. Тэгээд энийг үзэхэд бол бүр хангалттай их мэдээлэл олж авна. Хэрвээ би эднийг бүгдийг нь үзсэн, би яг ингээд дараалтаагаар би яг ингээ анхан шатнаас нь эхлээд эсвэл дунд шатнаас нь эхлээд эсвэл 12 цагийн дүрмээ ингээд яг ингээд 20 өдрийн турш өдөр болох ингээд системтэйгээр дараалтаагаар ингэж үзмээр байна гэх юм бол би бас хичээлүүдээ зарладаг байгаа. Одоо 3 сарын 1-ээс эхлээд миний хичээл эхлэх байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань бас тийшээгээ бүртгүүлээд маш хямдхан үнэтэй нэг хүний 30-50 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Тэр үед нь миний хичээл бас сууж бүртгүүлээд суух боломжтой байгаа юм шүү. За ингээд миний өдөр тутамдаа англи хэлээ сурахдаа хийх 8 дадал зуршил гэсэн өөрийнхөө зүгээс өгж байгаа зөвлөгөө маань таалагдсан байх гэдэгт итгэлтэй байна. За ингээд та бүхэн таалагдсан бол лайк дараарай. Лайк дарснараа энэ хүү хичээлийн маань илүү олон хүнд хүрэх боломжтой байдаг. Гэхдээ танаас ямар ч гарцгүй надад маш их урам дэм өгөх юмаа гэж хэлмээр байна. За ингээд дараагийнхаа хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.